Яг одоо бид нар Монгол Германы хамтарсан ашигт малбар технологийн их сургуулийн үйлдвэрийн эдийн засагчийн мэргэжлийг танилцуулах гэж байна. Тэгээ энэ мэргэжлийг одоо эдийн засгийн инженер гэж бас ярьдаг. Тэгээ яагаад эдийн засгийн инженер гэх хоёр мэргэжлийг хослуулсан бэ гэдэг талаар хэдүүлээ одоо их цагшаасаа асууцгаая. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээ ойрын 10 гаруй жилд дунджаар жилийн 8-аас 10% өсөх тооцоо гарч байгаа нь бусад мэргэжлийн хөдөлмөр эрхлэлтийн урьдчилсан тооцоотой харьцуулбал харьцангуй өндөр байна. Учир нь эдийн засагч инженер нь гүйцэтгэж буй ажлын хэлбэрийн хувьд ч, ажиллаж буй үйлдвэрлэлийн салбарын хувьд ч уян хатан байх боломжтой. Манай үзэгчдэд эдийн засгийн инженер гэхээр аягүй сонирхолтой сонсогч байгаа. Эдийн засгийн инженер нь яг юу хийд юм бэ те? Яагаад эдийн засгийн инженер гэдэг энэ хоёр мэргэжлийг холчваа гэдэг талаар танаас тодруулмаар байна. Энэ мэргэжлийн онцлог нь юу гэхээр зэрэг энэ мэргэжил бол үйлдвэрлэлийн процессыг системийн хувьд томоор хардаг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд орж байгаа орцсон болоод хамгийн сүүлд гарч байгаа гарц энэ хооронд болж байгаа бүх үйл явцуудыг хинээс нь одоо худалдаа авалтаас ахуулаад үйлдвэрлэлт чанарын шалгах цаашлуулах юм бол маркетинг борлуулалт гэх тэр бүх процессыг хамгийн бага зардлаар хамгийн чанартай өндөр чанартай хийж болох гэдэг энэ оновчлолыг хийдэг. Тийм учраас инженер эдийн засагч хүн бол эдийн засагч инженер хүн бол том зөргийг аягүй сайн харж чадах байх хэвээр. Ямар альва нэг үйлдвэрлэлийн процессыг зөвхөн тэр нэг одоо үйлдвэрлэлийн процессыг харах биш, томоор нь харж чаддаг байх хэвээр. Тэгээд тэр хоорондын уялдааг нь хараад тэр хооронд процессын үйл явц шат болгон дээр явж байгаа хаягдлуудыг нь тэглэх буюу багасгах ур чадвартай байх учиртай. Цаашлуулалт юм бол яагаад энэ шаардлагатай болсон юм бэ гэдэг асуултанд хариулах юм бол ер нь манай шинжлэх ухаан хөгжих үйл явцад шинжлэх ухааны хоорондоо харилцан уялдаа холбож бие биенийгаа илүүгээр нөхөж нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр биш 3 болох тийм ээ. Өөрөөр мэдлэг дээр нэг шинжлэх ухааны мэдлэгийг нөгөө шинжлэх ухааны мэдлэгийг нэмэхлээр зэрэг илүү их одоо өсрэлттэй мэдлийн юм түвшинд очих тийм боломжтой байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо манай сургуульд эдийн засгийн инженер төгссөн төгсөгчд байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар маань одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн ер нь байгаа болов уу? Яг хоо юу гэдэг л дээ айгуу гойс асуулт. Маш сайн асуулт байна. Тэгэхээр мэргэжлээрээ ажиллаж байгаа юу гэдээ асуух юм бол энэ мэргэжлийг чинь мэддэг байгууллага буюу одоо хувь хүмүүс тэр байтугай үйлдвэрийн салбар маань өөрөө бүр сайн мэддэггүй. За өндөр хөгжилтэй орнууд гэдэг одоо бид нар яаж байгаа инженерийн технологийн салбар нэлээд хөгжсөн орнуудад бол би холбооны бүгд найдвар улсад Америкт ч юм уу тийм ээ. Тэнд бол яг индастриал инженер гэж англиар хэлээд германаар wirtschaftsingenieur гэдэг тийм ээ. Монголоор болохоор зэрэг үйлдвэрлэлийн процессын эдийн засагч инженер гэж нэрлээд ингээд янз янзын нэрээр явж байгаа. Гэхдээ яг үүндээ яг энэ мэргэжилт ингээд хилээд Монголд бол тогтсон нэр байхгүй. Тийм учраас энэ мэргэжлээр ажиллаж байгаа гэж хэлэх юм бол жоохон хүн гацланд орж магадгүй. Гэхдээ хэрвээ сурсан юм яг хэрэгжүүлж гинүү гэдэг юм бол манай сургуулийг одоо төгссөн оюутнууд маань бол яг тэр сурсан юмаа бодит амьдрал дээр хүнд үйлдвэрт ч гэсэн удирхан салбарын компанид одоо хөнгөн үйлдвэрийн салбарт буюу хүнсний үйлдвэр хөдөө аж ахуйн үйлдвэрт одоо ажиллаж байна. Яг одоо өөрхөн сурсан ажлыг хийгээ явж байна. Өөрөөр хэлбэл шин томоохон одоо бүтээгдэхүүнүүдийг төслүүдийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн инженерийн ур чадварыг ашиглаад явж байна. Нэг талаас нөгөө талаас одоо байгаа үйлдвэрийн үйл ажиллагааг илүү оновчтой болгох хаягдлыг багасгах сайжруулах гэдэг энэ процессын оновчлолыг хийгээд одоо процессыг илүү хаягдлагүй болгох юм ажил хийгээд явж байгаа хүүхдүүд их байна шүү дээ манайд. За бид хоёр одоо ингээд эдийн засгийн инженер мэргэжлийг илүү танилцуулахаар Апу компани руу явж төгсөгчдтэйгээ уулзах чинь. Тэгээ бид хоёр одоо автобусандаа суугаад явлаа. Тийм ээ. Апу дээр уулзцгаая. Эдийн засагч инженерүүд нь үйлдвэрлэлийн өөрийн өртгийг бууруулахад гол анхаарлаа төвлөрүүлдэг учраас ямар ч үйлдвэрлэлийн салбарт хувь нэмэр оруулах боломжтой. Тэд аж үйлдвэрийн төдийгүй инженер чиглэлийн зөвлөх үйлчилгээ, хөгжил ба судалгаа, бөөний худалдаа гэх мэт бүхий л салбарт ажилладаг. Өнөө цагт томоохон үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх хандлага өсөж байгаа. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх арга барилд огцом өөрчлөлт орж энэ салбар өндөр өсөлттэй байгаа нь мэргэжлийн шинжлэх ухааны зөвлөх байгууллагын бүхий л салбарт эдийн засагч инженерүүд хэрэгтэй болж байна. Мөн мэдээллийн шин технологи ашиглан үйлдвэрлэлийг автоматчлах хүсэлтэй компаниудын тоо өсөх тусам тэнд үйлдвэрлэлийн инженер чиглэлээр суралцсан хүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж эдийн засагч инженер эрэлттэй болох магадлал өндөр байна. Ингээд бид нэр
Монгол Германы хамтарсан ашигт малмил технологийн их сургуулийн 2020 оны төгсөгч Апу Хувьцат компани ажилтан үүрийн туяагчдыгаа ярилцахаар ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ингээд үйлдвэрийн эдийн засаг гэдэг мэргэжлэр яг төгссөөд практик дээр яг ямар ажлуудыг хийдэг вэ? За та бүхэн ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Ажил дээр гараад бол маш олон чиглэл рүү бид нэр хөрвж ажиллах боломжтой. Яагаад вэ гэвэл бид нар инженерийн суур мэдлэгтэй, дээрээс нь одоо бизнесийн ухааны менежментийн талын, за санхүүгийн талын, за үйлдвэрлэлийн дээрээс нь талын мэдлэгтэй учраас бид нар бол яг үйлдвэрлэл явагдаж байгаа, үйлчилгээ явагдаж байгаа хаана тэр нөгөө нэг одоо бүтээгдэхүүн буюу үнэт зүйл бий болж ин тэр газруудад бол ажиллах боломжтой байдаг байгаа. За та тэгэхээр одоо энэ Апу компанид яг ямар чиглэлийг нь хариуцаж ажиллаж байгаа вэ? Миний ажиллаж байгаа орон том маань бол бүтээмж удирдлагын ажилтан. За энэ хүн маань юу вэ гэхээр бүтээмжийг бид нар нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой гэдгийг зохицуулдаг хүн гэсэн үг. За тэгэнгүүт яг миний хийж байгаа үүрэг юу вэ гэхээр тэр дотор ажиллаж байгаа хүмүүсийг арга гаргачлаар хангах. За тэгээд дээрэс нь дэмжлэг үзүүлэх. За тэгээд гарч байгаа мэдээллүүдийг би боловсруулалт хийж, за тэгээд альнаас нь бид нэр эхэлж хийх ёстой вэ гэдгээ тодорхойлсноор бол нөгөө нэг хамгийн одоо бага хөдөлмөрийг зарцуулаад их үр дүнд хүрдэг ийм ажил байгаа маа. Тэгэхээр би бол төлөвлөн, дэмжлэг үзүүлнэ, за тэрэн дээрээ анализ хийж явдаг. Ер нь ийм мэргэжил байгаа. Таныг одоо их сургуульд суралцж байгаа хугацаанд одоо эзэмссэн ур чадваруудаас одоо яг амьдрал дээр аль нь ямар ур чадварууд хэрэг болж байна яг одоо? Манай сургуулийн хамгийн том давуу тал бол мэдээж бид нэр 4 жил хичээлээ англи хэл дээр үздэг. За тэгээд тэгэх явцдаа бидний англи хэлний чадвар бол нөгөө нэг бидний мэддэг сонсгол ярих гэд бичих гээд олон талаас хөгждөг. Энэ бол яг миний ажлын байран дээр гараад надад бол хамгийн хэрэг болсон зүйл маань байгаа. Яг гэхээр энэ TPM гэдэг байгаа бидний хэрэглээд байгаа систем маань өөрөө Хайнекнаас орж ирсэн, олон улсын байгууллагаас орж ирсэн зүйл болохоор бүх зүйлс маань англи дээр байдаг. Тийм учраас нэгдүгээрт би хүн заах, дэмжлэг үзүүлэхийн тулд өөрөө ойлгох хэрэгтэй. Ингэхдээ бол нөгөө англи хэлийнхаа чадварыг бол ашиглаж байгаа. За тэгээд дээрээс нь бас хүмүүст нөгөө нэг ойлгуулахын тулд бас өөрийгөө нөгөө илэрхийлэх чадвар бас сайн байх хэрэгтэй. За энэ зүйл маань бол ер нь бол би сурж явах явцдаа яг сургуулийнхаа хүрээнд бол ямар ч төвггүйгээр ер нь олоод авчихсан зүйл байгаа. За одоо ингэ сургуулаа төгсөөд ажлын байран дээр гарсан тийм сонирхолтой туршлагаасаа хуваалцаж мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За та бүхэнд ч гэсэн баярлалаа. За бид хоёр одоо ингээд Апу компани хүний нөөцийн менежер Нандин Жаргалагчтайг уулзаж бяцхан ярилцлага хийхээр ирсэн байна. За тэгэхээр таны өнөөдрийн мэндийг хүргэе. Одоогоор Апу компанид ямар мэргэжлийн инженерүүд ажиллаж байгаа вэ? За Апу группийн хэмжээнд 6 салбар компани хорон 4 яг үйлдвэрлэлийн салбартай байгаа. За түүнийхээ хүрээнд болохоор үйлдвэрлэлийн салбар дээр бол маш инженерингийн мэргэжил бол маш чухал байдаг. За тэгээд жишээ аваад ирэх юм бол автоматикийн инженер, логистикийн инженер, дүрс хүчлийн инженер гэдэг ер нь бол маш олон төрлийн инженерүүд байдаг байгаа. Тэгвэл Апу компанийн хувьд эдгээр инженерийн мэргэжилтэй хүмүүсд хаанаас авдаг? Манай болохоор яг инженерийн чиглэлээр төгсөж байгаа сургуулиуд ер нь бол хамтран ажилладаг байгаа группийнхаа хэмжээнд. За тэгээд 2020 оноос эхлээд бол манай Апу групп компани Fast Track-аар ерөнхийдөө хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа. За энэ хөтөлбөр маань ямар их хөтөлбөр байгаа гэх юм бол болохоор шинэ залуу боловсон хөгжнөг болохоор ажлын байран дээр сурч хөгжиж дадлагшуулж мэрэгшүүлэх тийм хөтөлбөр байгаа гэсэн. За тэгэхээр яг мэрэгжлийнхаа хүрээнд өөрөө сурч мэдхийг хүсэж зорьсон тийм оюутнуудыг болохоор бол шинэ төгсөгч оюутнуудыг сонгон шалгаруулж аваад Fast Track хөтөлбөртөө оролцуулаад ажлын байран дээр болохоор 6 салбар компанийнхаа хүрээнд объект бүр дээр нь болохоор мэрэгшүүлж сургаж хөгжүүлдэг тийм хөтөлбөр байгаа. За тэгэхээр баярлалаа. Одоо ер нь орчин үед инженер гэлтгүү бүгдлийн мэргэжилтнүүдэд гадаад хэлний мэдлэг, тэр дунд англи хэлний мэдлэг гэр чухал байгаа. За ер нь бол англи хэлний мэдлэг бол ер нь бол бүх төвшөндөө ерөнхийдөө бол чухал байгаа. За манай Апу группийн хэмжээний ажилтнууд дээр ч гэсэн ерөнхийдөө бол англи хэлний мэдлэг чухал байгаа. Манай зарим бодлогын бичиг баримтуудад бол англи хэлээр явагддаг. Тийм болохоор англи хэлний мэдлэг бол зайлшгүй шаардлагатай байгаа. За орчин үед дүн цаашлаад хараад үзэх юм бол ер нь бол англи хэлний мэдлэг маань өөрөө хэрэгцээ болоод явчих болохоор ер нь бол яг ажлын байран дээр сонгон шалгаруулалтын дээр бол тавигдах шаардлагад бол цаашдаа орж явахгүй зүгээр өөрөө хэрэглээ болоод зайлшгүй гэдэг утгаараа явагдах байх гэж бол харж байгаа. За тэгэхээр танд маш их баярлалаа. Бид хоёр одоо ингээд 2020 онд GMIT гэдэг энэ засгийн инженер мэргэжлээ төгссөн Үнэн Батахын ажлын байран дээр ирээд байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та одоо энэ Апу компанид яг ямар мэргэжлээр ажиллаж байгаа вэ? Би Апу Хувьцат компани үйлдвэрлэл үйл ажиллагааны логистикийн албанд логистикийн инженерээр ажиллаж байгаа. Логистикийн инженер гэдэг нь яг юу гэдэг мэргэжил юм бол?
Логистик гэдэг нь өөрөө ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар шаардлагын дагуу хадгалах болон тээвэрлэхийг хэлдэг. Харин логистикийн инженер хүн юу гэдэг вэ гэхээр оновчтой тээвэрлэлт үйл ажиллагаан дээр дүн шинжилгээ хийх, мөн мэдээллийн менежмент ийм зэрэг ажлуудыг хийдэг хүний хэлнэ. Оюутан байх хугацаанд хийсэн дадлагууд тань одоо ажилд ороход яг ямар тусдсан болсон бэ? Би GMIT сургууль сурж авах хугацаанд нийт 4 дадлага ажил хийж гүйцэтгсэн. Үүнээс бол байгууллагт ажиллах ямар байдаг те албатууд нь хоорондоо яаж харилцаа холбоотой ажилладаг, багийн ажиллагаа гэж юу байдаг зэрэг ийм юмнуудыг ерөнхийд дадлагын ажлаас хамгийн ойлгож авсан. За тэгэхээр одоо эдийн засгийн инженер мэргэжлэр мань төгссөн хүмүүс одоо энэ Апо компани логистикийн инженер гэдэг мэргэжлээс гадна өөр ямар чиглэлээр ажиллах боломжтой байдаг вэ? Ямарваа нэгэн үйлчлэгээ үзүүлдэг эсвэл те бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм компаниудад supply chain гэдэг амар чухал хэсэг байгаа. Үйлдвэрлэл үйл ажиллагаа supply chain дотроо бол логистикийн инженер хүнд маш олон ажлын байр байгаа. Жишээлбэл үйлдвэрлэл дээр гэхэд үйлдвэрийн эдийн засгч гэдэг нэг шаардлагатай одоо үйлдвэр болгонд шаардлагатай ийм албан тушаал байгаа. Логистикийн албанд логистик дээр эдийн засгийн тооцоолол хийж болно. Маркетингийн албанд ч ажилласан болно. Гэхдээ яг маркетингийн албанд гэх юм бол заавал нөгөөднийг судалгаа хийдэг ч юм уу те маркетингийн яг үндсэн маркетингийн ажил хийхээс гадна инженерингтэй холбоотой үйлдвэртэй холбоотой ажлууд дээр тооцоолол хийх ч юм уу ийм ажлын боломж зөндөө байдаг үйлдвэр эдийн засгч инженер юм. За тэгэхээр танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дэлхийн түвшний инженер болцгоё.